iOS 15.7 апдейт гарсан байна. Гарахдаа iOS 16-тай яг зэрэг бол нээлттэй хийсэн. За энэ бол үнэхээр сонирхолтой. Апдейт систем дээр л хоёр үеийн систем. Энэ бол айхтар хараад идэх бол үнэхээр ховор тохиолдол болсон. За тэгээд 15.7-ийн апдейтний хэмжээ нь 300 МБ-аар гарсан байна. За тэгээд шинэ зүйл юу вэ хэдүүл харцгаая. Энэхүү апдейт нь бол нүдэнд мэдтгэхүйц бол өөрчлөлтүүд бол байхгүй. Ямар өөрчлөлт байгаа вэ гэхээр мэдээлэл аюулгүй байдны үнээс бол өөрчлөлтүүд орсон. За тэгээд Apple-ийн сайтн дээр юу өөрчлөгдсөн бэ гэдгийг ерөөхдөө ингэж бичсэн байгаа. За тэгээд ер нь бол нэлээ их байсан. За тэрийг хэдүүлээ ингээд эхнээс нь бол хараад явъя. Хамгийн ихний контакт гэж байна. За контакт аптай ямар холбогдолтой зүйлс юм бэ гэхээр за контакт апт нь одоо ингээд мэдээллийн аюулгүй байдлын ингээд код ингээд байсан чинь өөр нэг жижигхэн сул зам болоо тэрийг bypass буюу одоо ингээд өөр жижигхэн замаар ингэж нэвтэрж байгаа тийм зүйлээс юм билээ. Тэрийг ингээд одоо хаасан байна. За kernel гэж байна. Kernel-тэй холбогдолтой ингээд нийт 3 байсан. Kernel гэдэг нь юу вэ гэхээр чиний яг гар утасны чинь үйлдлийн систем болон хардвертэй холбогдолтой бүх юмний цаана байнга ажиллаж идэг kernel гэдэг аюул чухал зүйл байдаг. Тэрэн дээр бол ингээд сайжруулалт бол ингээд хийгдсэн байна. За ингээд maps гэж байгаа. Maps дээр ингээд ямар бас ингээд сайжруулалт гэхээр яг нөө байршил тогтоохтой холбогдолтой зүйлдээ бас ингээд сайжруулалт орсон гэж байна. За Mary library гэдэг одоо чиний яг iPhone дээр чинь ажиллаж байгаа медиатай холбогдолтой зүйлсүүд дээр бас ингээд сайжруулалт орсон байна. За Safari гэж бид нар маш ашигладаг. Одоо Safari янз бүрийн одоо буруу сайт руу орох юм бол одоо ингээд одоо өөр нэг болохгүй код нь уншиж шүү гэдэг үүднээс одоо тийм зүйлийг олсон учраас тэрийг бас ингээд залруулсан байна. Safari extension гэж байна. За ингээд Safari дээр янз бүрийн одоо 3 дахь тийм янз бүрийн extension ашиглаж болно шүү дээ. За тэгээд тэрүүгээр нь дамжуулаад тухайн хэрэглэгчийн одоо ингээд одоо мэдээллийг одоо ингээд мэдэх боломжтой гэсэн зүйлээс мэн тэрийг ингээд одоо бас ингээд хаасан байна. За shortcut гэж байна. Shortcut application-тэй холбоотой зүйл байна. За ингээд одоо ингээд lock screen буюу ингээд яг төгжөөтэй байх үед нь шууд ингээд гар утасны чинь зурглал ингээд нэвтэрч явах боломж болсон юм байна. Тэрийг ингээд бас ингээд хаасан байна. За веб гэдэг чинь веб гэдэг нь юу вэ гэхээр чинь яг Safari-ны чинь Safari-г чинь ажилуулдаг яг арт талд нь ажиллаж байгаа хамгийн чухал зүйл гэсэн үг. За тэрнтэй холбогдлоо бас ингээд веб гэдгийн сайжруулалт орсон байна. iOS 15.6 15.6-нэгтэй холбогдлолтойгоор 15.7 гараасаа гэж одоо маш их одоо хүсэж исэн. Тэр одоо маш их одоо хүслийг одоо биелүүлж байгаа юм шиг Apple-ийн зүгээс 15.7-г бол гаргасан. Ялангуяа энэ апдейтыг бол яг ямар хүмүүс хүлээж исэн бэ гэхээр эхний үеийн iPhone SE, iPhone 6s, iPhone 7 барьдаг хүмүүс нин ялангуяа одоо л ингэж тусгаалan бас хүлээж исэн гэж бодож байна. За тэгээд 15.7.1 гэдэг апдейт нь хизээ гарах юм гэж одоо асууж иж магадгүй. 15.7.1 бол ойролцоогоор сарын дараа гарах магадлалтай гэж би бол харж байгаа. За тэгээд сарын дараа 15.7.1 гарлаа гэж бодоход дараагийн 15.7.2 хизээ гарах юм бэ гэж бодож иж магадгүй. 15.7.2 бол дараа жилийн намар хавцаа бол би гарна гэж бол одоо тооцож байгаа. Бидний хувьд одоо Geekbench score дээр яг нарийн ярих юм бол эхний үеийн iPhone SE бол 15.6-нэгтэй харьцуулахад бол арай удаан болсон. За iPhone 6-аас болохоор бол өмнөхөөсөө л арай дээрцсэн гэж байна. За iPhone 7-гийн хувьд бол яг адилхан байгаа 15.6-нэгтэйг харьцуулахад. За харин iPhone 8-ийн хувьд одоо хурд болон одоо Geekbench score-ийн хувьд бол одоо багассан байгаа. За iPhone 10R-ийн хувьд бол одоо сайжирсан байгаа. iPhone 11-ийн хувьд бас ингэ сайжирсан байгаа. Одоо 2 дахь үеийн iPhone SE бол одоо бас мөн сайжирсан байгаа. Харин сүүлийн үеийн iPhone-од болох те A15 чиптэй, A14 чиптэй гар утаснууд болох те iPhone 12-ын загварууд, 13-ын загварууд дээр бол одоо Geekbench score нь бас ингээд доошлж гарсан. iOS 15.6, iOS 15.6-ны гээд энэ хоёр үйлдлийн систем дарааллаад батарей бол ингээд муудсан шүү дээ. За тийг 15.7-оор засчаасаа та бурхан мэн гэж бол айгүй их одоо найдаал хүлээж исэн. За сайн мэдээ юу вэ гэхээр зарим нэг iPhone-ууд дээр бол одоо батарей нь бол эргэж бол сайжирсан. За сайжирсан iPhone-ууд найлал iPhone вэ гэхээр iPhone 6s дээр бол эргэж сайжирсан, iPhone 7 дээр эргэж сайжирсан, iPhone 10R дээр эргэж сайжирсан, iPhone 11 дээр эргэж сайжирсан. За тэгээд 2 дахь үеийн iPhone SE дээр бол сайжирсан. За харамсалтай нь эхний үеийн iPhone SE дээр бол яг батарей нь яг сайжирсан гэсэн бол одоо репортууд бол одоо айгу байхгүй байсан. За энэ бол айгу харамсалтай. Уул бол ингээд яг хуучны утаснуудаа яг батарей засагдаад яг жигд ингээд явчихсан чинь iPhone SE нэг дэх үе болох гэсэн. Энд бол би үнэхээр харамсаж байна. Эхний үеийн iPhone SE хөрхий те өөрийнхөө SE үеийн төлөвлөлийг эхэлж гаргасан гар утас маань ингээд 15.7 дээр батарейгаараа ингэж ч одоо ийм зүйл ч тохиолдох гэж үнэхээр харамсалтай байна. За тэгээд бас нэг сонирхолтой зүйл нь 15.7 дээр батарей нь бас яг адилхан мууцнаараа үлдсэн iPhone-од байгаа. Тэр нь бол одоо сүүлийн iPhone-од бол iPhone 12 бол 13-ын загварууд. За тэгээд эхний үеийн iPhone SE сайн хэлсэн тодорхой. За тэгээд iPhone 8 бол бас ингээд батарейны хувьд ингээд асуудалтай хэвээрээ үлдчихэж байгаа юм байна. 15.7-гийн хувьд iPhone 8. За тэгээд эхний iPhone SE, тэгээд iPhone 12, 13 бол ийм байна. Апдейтийн зөв юм уу буруу юм гэдэг одоо сүүлийн чухал асуултанд хариулъя. За ямар ч эргэлзээгүйгээр апдейтийн зөвөө гэж байгаа одоо утаснуудад iPhone 6s, iPhone 7, iPhone 10R, iPhone 11, 2 дахь үеийн iPhone SE бол орж байгаа.
За эдрээс бусад iPhone-ууд бол одоо харамсалтай нь бол 15 долларын апдейт их нь бол одоо ерөнхийдөө зөв биш гэсэн үг юм аа. Тэгээд нэг юм аягүй харамсалтай нь эхний үеийн iPhone SE ингээд батарейны хувьд асуудалтай ингээд хэвээрээ үлдчихлээ. Уул нь бол ингээд яг iOS 15 дээр үлдэж байгаа 6S 7 EC3 ингээд яг батарейн хөөрхөн засагтаад яг iOS 15-тайгаа ингээд үлдсэн бол миний хувьд аягүй сэтгэл дүүрэн одоо ингээд үлдчихлээ. Гэтэл бол тийм зүйл болсонгүй. Тийм учраас сарын дараа гарч магадгүй 15 7-ны апдейтэн дээр iPhone SE нэгдэх үе энэ гар утас маань батарей нэргээ засагтаасаа гэж одоо би маш их хүсэж байна. Батарейныхны хувьд бодох юм бол одоо саяны iPhone-уудыг бол зөв гэж хэлсэн. Харин мэдээллийн аюулгүй байдлаа одоо ингээд бодож байгаа бол ерөнхийдөө бүх iPhone дээр бол апдейт хийх нь зөвөө. За тэгээд эцэст нь хэлэхэд ингээд iOS 15 дээр үлдэж байгаа 3 iPhone байгаа. Энэ 3 iPhone-доо ч зориулаад би бол хүндэтгэл оруулсан. Одоо хидээ iOS 15 7 ингээд үндсэн одоо том апдейтууд ингээд жилийн турш яваад дуусч байгаа ч гэсэн дараагийн намрууд дараагийн бүх намруудад би одоо iOS 15-ын одоо мэдээлэл аюулгүй байдлын үнээс гарах апдейт гарах юм бол би одоо эхний үеийн iPhone SE, iPhone 6s, iPhone 7-нуудаа зориулж бол тэр бичлэгийг одоо цаг алдалгүй одоо оруулнаа.